Үзэгчид та бүхнийхээ амралтын өглөөний амар мэндийг дахиад алтгая. UBS телевизийн уран бүтээлчдийн зүгээс өглөө бүр та бүхэндээ бэлтгэн хүргэдэг уламжлалтай кофе цайвын нэвтрүүлгийн маань ээлжид шин дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд амралтын сайхан өглөө бидний урилгыг хүлээн авч студийн маань зочны хамт өргөцсөн хүндтэй зочноо үзэгчид та бүхэндээ танилцуулъя. За энэ өглөө бидний урилгаар Буддаа тур операторын захирал Гүрсэд хүрэлцэн ирсэн байна. Сайхан амарсан өглөөний мэнд. Сайхан өглөөний мэнд, сайхан амарцгаасан. Сайхан амарлаа. Уянгата бас өглөөний мэнд сайхан амарсан уу? Баярлалаа, сайхан амарлаа. Та хоёрт нь өглөөний мэндийг хүргэе бас. Яг одоо UBS телевизийг сонгон үзэж байгаа үзэгчдтэй бүгдээрэнд нь өглөөний мэнд хүргэж байна. Тэгэхээр кофе цай ярилцлагын нэвтрүүлэг үргэлж уламжлалсан нэгэн асуултаар эхэлдэг. Энэ өглөө та бидэнтэй ярилцсангаа кофе явах уу эсвэл цай авах уу? Кофе. Хавьяас кофе очив. Уянгаа кофе цайгаа ярилж байгаа хоорондор хоёулаа ярилцлага эхлүүлжээ. Хавар болоод хүн болгоны л дотор нэг сэтгэл гэгэлзээд ер нь нэг ийшээ тийшээ явчихсан, аялжчихсан гэсэн бодол ингээд төрөөд эхэлтгэлдээ. Тэгээд яг энэ цаг үед Буддаа туурын хамт олон бас манай кофе цайвын нэвтрүүлэгт орж аяллахаа тухай мэдээлэл өгч байгаад маш их баяртай байна. Буддаа тур бол одоо бурхан шашны холбогдлолтой аяллуудыг хийдгээр онцлогтой ийм хамт олон. Тэгэхээр энэ удаад бол энэ хавар за мөн тэгээд 100 ямар аяллуудыг хийхээр төлөвлөд байна вэ? Тэгээд юун төрөнд бас ихтгэл тамбын аяллалын тухай мэдээллийг өгөөд ярилцлага эхлүүлсэн зүйтэй болов уу гэж бодож байна. За тэгээд юуны өмнө Цэнгэрлэгцэн төлдөн суугаа эрхэм үзэгч та бүхэнд энэ сайхан өглөөний мэндийг өргөн барья. За Буддаа тур оператор үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд цаа сонирхлын аялал жуулчлалын одоо нэгэн хэсэг болсон Бурхны шашны холбогдлолтой төгс соёлын дурсгалт газруудаар аялал зохион байгуулж ирсэн. За энэ жил бол бидний одоо аль бие сургууль ажиллагаа эхэлсэн 10 дахь жил нь явж байна. За манай одоо хамгийн түгээмэл аяллууд бол Оросын холбооны улсын бүрээдийн улаан хотын ойролцоо байдаг Буддийн Санхагийн төв хамгийн хүрээнд заларч ихтгэл тамбын одоо агшинд браалгах ийм аялал байгаа. Одоо олон давтамжтай тогтмол явж байдаг аялал. За өөр нэгэн аялал нь бол одоо бүгд найрамдах энэтхэг улс руу Дээрхэн гинтэн далайн багшийн аялал дүр сургаалыг хүртэх. За мөн энэтхэг Непалд Бурхан багшийн гол эргэл мөргөл үйлддэг түүхэн ариун дагшин газруудаар эргэл мөргөл үйлдэх. За мөн түнчлэн Дели хоттой танилцах Таж Махал үзэх тэргүүтэн ийм мөргөлийн аялал байдаг. За сүүлийн үед бид мөн одоо бас үйл ажиллагаагаа өргөжүүлэх байдалтай бусад одоо улс орнууд руу их аяллуудыг бас гаргаж байгаа. Жишээлх юм бол далайн багшийн 3 дахь улс орнуудад аялдаг номын аялал дөрөд байна. За өнөө жилийн хувьд бол Японы Осака хотод 5 дугаар сарын 10, 11, 12, 13-нд далайн багш морилын саатаж ном аялдахаар байгаа. Энд одоо бид одоо аялын одоо хөтөлбөр гаргацсан ажиллаж байна. Одоо дарааллын дагавын талаар бас мэдээлэл өгнө. За мөн энэ одоо юуны хувьд бол хаврын хувьд бол бид бүхэн Европ руу бас одоо аялал, тойрон аялал, Европын улс орнуудаар, Шенгений улс орнуудаар тойрон аялал хийх одоо ийм одоо хөтөлбөр гаргаад үйлчлүүлэгчтэй бас зориулсан өргөн барьж байна. За эхний аяллаа хувьд бол ихтгэл тамбад бараалгах аялал бол ер нь түгээмэл сүүлийн үед бол 2 шөнө 2 өдрийн аялал гараад байгаа. Өнгөрсөн оны сүүлээс эхлээд ер нь 2 шөнө 3 өдрийн аялал гардаг байсан бол өнгөрсөн оны сүүлээс эхлээд харьцангуй хугацаа жоохон багасаад, зардал нь жоохон багасаад бас одоо нийтийн хамарсан одоо эдийн засгийн нөхцөл байдалтай уялдах маягтай гэх юм тийм ээ. Ийм болсон. За энэ аяллаа хувьд бол Улаанбаатараас ороо хөдлөөд за шөнөдөө яваад өглөө хамгийн хүрээнд хурж очино. Ингээд ихтгэл тамбад бараалхаад эргэл мөргөлөө үлдээ тэнд байдаг 5-6 хийдүүдээр эргэл мөргөлийн ажил хийгээд ингээд өдөөс хойш нь улаан өдрөө орж худалдаа үйлчлэгээний газруудаар явах, төв талбайд нууч зураг хөргөө авахгүй болох ийм одоо хөтөлбөртөө ингээд улаан өдөд нэг хоноод 2 дахь өдрийнхөө өглөө наашаа гараад замдаа одоо хамламын төрсөн газар байдаг аршин хүртээд ингээд Орос Монголыг хилэн даваад Улаанбаатарт ирдэг ийм аялал байгаа. За давтамжийн хувьд бол одоо ойрын хугацааны аялал 3 дугаар сарын 7-нд байна. 3 сарын 8-ны одоо их хөрсийн баяр, эмэгтэйчүүдийн баяраар бас ижиген, эхнэрэн, дүүгэн, эмээгийн ч байдаг юм баярлуулахыг хүссэн хүмүүс одоо харчууд ирчүүд маань л одоо бас сонирхож болно. 3 сарын 7-нд яваад 3 сарын 8-нд ихтгэл тамбад бараалхаад ингээд Улаанбаатар хотод баярын өдөр өнгөрүүлэхэд ийм боломжтой энэ ээжүүдэд зориулсан юм аялал гарна. За дараагийнх нь 3 сарын 16-нд байгаа. За 16-нд байгаагийн учир нь ихтгэл тамбыг жилд ер нь дундчин 6-аас 7 удаа олон нийтэд зориулсан мөргөлийн өдөр гэж зарладаг юм. Тэр өдөр нь 3 сарын 17-нд тохиож байгаа учраас 3 сарын 16-нд гараад 17-нд тэр мөргөлийн үеэр нь жиж эргэл мөргөл үлдэх ийм одоо сонирхолтой хүмүүс байгаа юм боломжтой. За гэх мэтчлэн ер нь сэрүүний үйлрэл бол дундчин дундч давтамж ер нь 14 хоногт дунд нэг удаа явж байгаа чинь. За зарим тохиолдолд 7 хоногт ч юм ингэж гарч байгаа. Бүрээдийн ихтгэл тамбын аялал яваад. Тэгэхээр шашны холбогдлолтой аяллууд гэдэг тэгэхээр ер нь насны хувьд гэсэн ихэвчлэн одоо хөгшчүүл маань голцоо байдаг юм шиг анзаарэгддэг л да. Тэгэхээр энийг маань дагаад нөгөө нэг
тав тухтай байдалч гэдэг юм уу, удаан хоол алхахаар ядардаг, эцдэг, дээшээ одоо өксүр зам руу урдан явж чаддгүй ч гэдэг юм уу. Ингээд дагаад бас аялал маань илүү онцлогтой, бас дагаад саад бас их байдаг болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ тал дээр ая тухтай байдаг ч юм уу, тэр талыг хэрхэн яаж хангадаг бол? За мэдээж ер нь бол энэ тусгай сонирхлын аялал жуулчлал дотор бол бурхны шашны холбогдолтой төгс соёлын дурсгал газруудаар ялангуяа шашны мөргөлийн аялал бол ер нь онцлог. Өөрөө чинь дурдсанчлан ерөнхийдөө ихэнх одоо хүмүүсийн дийлэнх нь бол настай хүмүүс явдаг. За настай хүмүүс дотор эмэгтэйчүүд их хамгаалдаг. Тийм учраас бид аль болохоор тохь тухтаа, явдал багтаа хэрвээ явах тохиолдол бол ямар нэгэн одоо хөсөг унаагаар одоо хангах нөхцөл болцоог нь харж ингэж явдаг. Тийм учраас одоо хоорондоо дундын амралттай ч юм уу залуучууд шиг нөхөө хаагаад яваад тийм нөхцөл бол байдаггүй учраас энэ бол ер нь аялын туршид мөрдөгддөг хөтчүүдийн хувьд бол хамгийн гол анхаарах ийм зүйл. Итгэл тамб руу манай одоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л аяллаа компаниуд аялал зохион байгуулж явуулж чинь. Зарим тохиолдолд бүр одоо хувь хүмүүс ч гэдэг юм уу ингээд аялал зохион байгуулад л ингээд хаасайг л итгэл тамбад бараалах болон мөргүүлнэ гэсэн ингээд зарууд яваад байна л да. Тэгээд яг энэ Будда тур операторын хувьд бол одоо итгэл тамб руу аялал зохиогоод хэр удаж байгаа юм бэ? Тэгээд танаа энэ аяллаар явж байгаа хүмүүсийн хувьд одоо ямар давуу талыг эдлэх боломжтой юм бэ? Одоо нөө бусад газруудаас юугаараа давуу талтай юм бэ гэдэг асуудал харахгүй энэ дээр одоо гарч ирээд л байна л да. Зөв. Тэгэхээр ер нь бол 2002 оны 9 сарын 10-нд итгэл тамбыг одоо газрын хөрсөнд ор заларч байхад нь гаргаж ирсэн шүү дээ. За бид бүхний хувьд энэ одоо үйл ажиллагаа 2005 оноос эхлээд манайх бол одоо Монголын өсөлтөн олонд танилцуулах энэ утга учирыг таниулахын ажлыг хийж эхэлсэн 2005 оноос. 2006-7 оноос эхлээд анхны одоо эргэл мөргөлийн аяллууд гарч эхэлсэн. Ер нь итгэл тамбын тухай энэ одоо мэдээллийг Монголын үзэгчдэд Монголын өсөлтөн олонд төрөх ажлыг бол үндсэндээ манайх бол одоо гардан хийж эхэлсэн. За тэр үед бол бас манайхтай зэрэгцээд Монгол аялал гэдэг аялал жуулчлалын компани бол бас итгэл тамб руу мөргүүлэхний аяллыг зохион байгуулж ирсэн. Өнөөдрийн хүртэл тууштай явж байгаа зүйл бол манай хоёр байгаа. Визгүй зорчдог болсон үеэс эхлээд бусад одоо аялын компаниудын хувьд бол Оросын холбооны улс руу зорчих, урсгал нэмэгдэж, хуваарьч тэр аялын компаниар тэр маш олон хүмүүс явж байгаа. Бидний хувьд одоо гол барьдаг одоо зарчим юу гэхээр аль болохоор бодит үнэн мэдээллийг үйлчлүүлэгчдэд хүргэх төгс төгөлдөр үйлчлэгээ авах энэ л одоо бодлогыг барьдаг. За манайх одоо жишээ нь автобусанд бол бүх одоо аялын маршрутын тухай, итгэл тамбын тухай мэдээлэл бүхий баримтат канон, нэвтрүүлгүүд, за хүмүүсийн сэтгэгдлүүд, за мөн түнчлэн хийдийн зохион байгуулалтууд, улаан хотын одоо төгс соёлын дурсгал газруудын гэх мэтчлэн бүх мэдээллүүд аялагдлын туршид автобусанд одоо телевизээр одоо үзэх боломжтой. Дээр нь хөтч орчуулагчийн хувьд бол мөн дэлгэрэнгүй мэдээллүүдийг бас амаар одоо тайлбарлах юм ажил хийн. За манай ажил дээр ирээд мөн бас дэлгэрэнгүй мэдээллүүд авах. За сүүлийн үед бол одоо цахим орчинд одоо бас хэдвэхтэй үйл ажиллагаа явагдаж байна шүү дээ. Цахим орчинд Будда тур гэдэг фэйсбүүкээр бас манай хүмүүс бол бас гэрээсээ гэдэг юм хаанаас ч одоо ертөнцийн одоо өнцөг болон бүрээс холбогдох боломжтой болчлоо шүү дээ. Одоо чинь гадаадд байгаа залуучуудын хувьд бол ижи аваагаа явуулах сонирхолтой, аялын одоо мэдээллүүдийг сонирхдаг. Тэдгээр хүмүүсийн хувьд бол цахим орчинд илүү мэдээлэл авч байгаа. Видео мэдээллүүд бид манайх чинь Будда production гэдэг бас ТV телевизээр одоо шашны нэвтрүүлэг явуулдаг. Энэ одоо production бас манайх. Тийм учраас бид бол дан ганц аялал жуулчлалын гэхгүйгээр энэ production чиглэлээр, телестудио чиглэлээр сэтгэл тамбын тухай мэдээллүүд 2 жил тундуулдаг олон улсын эрдэнэ шинжилгээний хурал гэх мэтчлэн гол түүхэн үйл ажиллагаануудыг тогтмол байнга сурвалжилж ТV телевизийн эфирээр дамжуулаад Монголын үзэгчдэд хүргэдэг. Тэгээ энэ хүргэсэн бүх мэдээллүүд автобусанд одоо аялын туршид явж байдаг учраас манайхаар аялсан аялагчдад бол харьцангуй мэдээлэл бол төгс төгөлдөр авах боломжтой. Дээр нь аялын одоо аялагчдын плет байна. Плетэн дээр бүх эргэл мөргөл үйлдэх хийдүүдийн нэр, товч утга учир, аялын маршрутууд байж идэг. Плетээ хараад ч ойлгомжтой, автобусанд одоо явж байгаа телевизээр ч одоо мэдээлэлүүд авах боломжтой учраас ер нь бол бүх талаар хамгийн боломжийг үйлчлэгийг авах боломжтой. Тэгэхээр хамгийн ойрын аялал бол одоо 3 сарын 7-нд итгэл тамбын аялал зохион байгуулагдах гэж байна. Энд бас одоо өөрийнхөө ээжийг ч гэдэг юм уу те сүлдээ олон маань бас эмэгтэйчүүдийг баярлуулахад сайхан бэлэг болох байх гэж бодож байна л да. Тэгвэл хамгийн холын аялал ямар аялал байгаа бол энэтхэгийн аялал болов уу гэж би бодод. Энэтхэгийн аяллаа хойд 3 сарын 12-нд яваад 3 сарын 21-нд ирэх 9 шин 10 өдрийн аялал байгаа. Манай ер нь тогтмол одоо тогтсон ийм үндсэн маршрут л та. За Дели хоттой танилцаад төгс соёлын дурсгал газруудаар ороод худалдаа үйлчилгээний газруудаар орчоод бас нүдний эмнэлэгт үзүүлж харуулах сонирхол байдаг. Ингээд нэг өдөр Таж Махал үзнэ.
За ингээд Дарамсалаа хот руу явдаг. Тэнд бол одоо дээрхийн гинт далайн багшийн амьдардаг өргөө. Тэгэхээр далайн багшид бас бараалах юм боломж гарна. За дээр нь далайн багшийн дээр хийдэд бас айлтгал ном уншуулах, гарч байгаа жилийнхээ ажил үйлсийг даатгах. Заавалмаар тэнд байдаг манай Монгол дэх олон ирж морилж одоо ном сургаалаа айлдаг Жодорон Бүчи гэдэг одоо төвд Эрмүчийн хүн байдаг. Жодорон Бүчигийн одоо хийд жудо гэдэг татсан байгаа. Тэр татсанд очиж сэргэл мөргөл үүлдэх, аврал даатгал бодуулах, ном уншуулах. За манай Найчин Чожин гэдэг одоо төвдийн төрийн Чожин ийм одоо хүн байдаг. Бас манад зуны улирлуулах хвшлээ ирдэг. Найчин Чожин бараалгах, бас одоо эргэл мөргөл үүлдэх. За манай төвдийн эмч зурхаач нарт үзүүлэх гэсэн ийм хөтөлбөртэй энтхийн аялал бол 3 дугаар сарын 12-нд гараад 3 сарын 21-нд ирэх ийм одоо хөтөлбөр байгаа. За энэ бол манай тогтсон аялал 2006-7 оноос эхлээл ер нь жил бүрийн хаврын тэргуун сарын цагаан сарын үеэр одоо ингэж эргэл мөргөл гардаг ийм уламжлалтай. За энэ жилийн хувьд л далайн багшийн одоо үйл ажиллагаанаас хамаарат одоо бол далайн багш Америкт морилж байгаа 3 сарын 12-3-нд одоо энэ тэгт морилж ирэх юм байна лээ. Хамаарат харьцангуй жоохон хойшилсон. Ер нь бол уламжлалт аялал маань шинийн 15-ны тааруулж энэ тв рүү гардаг байсан. Энэ жилийн хувьд бол бас тодорхой шалтгаанаар илүү жоохон хойшилсон ийм аялал гарах. За дараагийн бас нэгэн гол аялал бол Японы Осака хотод 5 дугаар сарын 10-нд, 11-нд, 12-нд, 13-нд дээрхэн гинтэн далайн багш морилон сатаж Азийн сүсгтнүүдэд ялангуяа одоо Япончуудад зориулсан юм ном аялалд энэ жил 3 дахь удаагийн зохион байгуулагдаж байгаа энэ номын үйл ажиллагаа. За энэ үйл ажиллагаанд бол одоо манай Будда төрийн зүгээс бас зохион байгуулж оролцож байгаа. Бид хамгийн анх 2006 онд одоо Хирошимад болсон үйл ажиллагаанд оролцож байсан. Японд одоо далайн багшийн айлдвар сургуулийг өртөх энэ одоо юм. За энэ үйл ажиллагаа маань манай төлөвлөсөн аялал бол 5 дугаар сарын 9-нд Улаанбаатараас Бээжин Осака чиглэлээр Осакад очичоод 10, 11, 12, 13 далайн багшийн айлдварыг хүртээд за 13-ныхаа орооны халуун аршаанд очиж сайхан амраад ингээд 14-нд Осака Бээжин за 15-ны өглөө Улаанбаатар одоо Бээжин Улаанбаатарын чиглэл дээр ийм аяллаа маршрут байгаа. За далайн багш ямар ном аялдах вэ гэхээр Бурхны шишний орон дээд эрдэмтдийн нэг энэтхэгийн Шандитава хэмээх одоо гигантийн зохиосон бодисдын явдалд орох гэдэг юм алдартай зохиол байдаг. За энэ ном бол ер нь Бурхны шинтэн хүн бүрийн гарын авлага гэж хэлж болно. Бодмөрийн зэрэг та нар сонсон байх. Богдзонкова гэдэг Бурхны шишний гэлэгийн урсгалыг үндэслэсэн энэ агуу эрдэмтэн хүн Бодмөрийн зэрэг хэмээх алдар зохиол бүтээлийн туурвсан. Энэ Бодмөрийн зэрэг бол үндсэндээ өнөөгийн одоо Бурхны шинтний игэл одоо энгийн сүзэгтнээс эрхэм одоо дээд хувилгаад хутгах хүртэл бүх хүмүүсийн гарын авлагын. Тэгэхээр энэ Бодмөрийн зэргийн үндсэн их сурвалжна гэж хэлж болно. Энтхийн одоо энэ гигантийн зохиос энэ номыг 3 өдрийн турш тайлбарлан айлтна. За Монгол орчуулгатай өсөлтөн олон зорж ицсэн хүмүүсийн хувьд бол монголоор одоо эхлээрээ одоо далайн багшийн айлдвар сургаалыг хүртэх юм боломжтой гэсэн үг. За төгсгөлийн 4 дахь өдөр нь буюу 5 дугаар сарын 13-нд Манжуушрын одоо авшиг хайрлал Манчир бурхны авшиг. За Манчир бурхан ямар утга учиртай байдаг юм бэ гэхээр энэ бол оюун ухааны бурхан гэсэн үг. Бурхан багшийн лагшин зэрлэг тааллын одоо 3 шитэн за лагшингийн одоо хуульсан дүр нь бол одоо очирван бурхан гэж ярина. Хэл нь бол Манчир бурхан нь шүү дээ. Сэтгэлийн хувьд бол одоо Жагнаасаг бурхан гэж ярддаг. Бурхан багшийн одоо тэр дотоод сэтгэлийн асрал инэрлийн одоо сэтгэлийн илэрхийлсэн одоо энэ төр бол одоо энэрнийг үүсгэн дээд одоо Жагнаасаг бурхан юм. Тэгэхээр бурхан далайн багшийн хувьд бол одоо энэ Японд болохын айлдахын үед Манчир бурхны одоо авшиг хайрлах юм. За авшиг хайрлахын одоо утга учир нь юу гэдэг юм бэ гэхээр одоо жишээ нь хамгийн энгийнээр тайлбарлахад Манчир бурхны одоо зүрхэн тарин умар базнаад гэдэг тарин байдаг. За энэ тариныг яг бид одоо чин сэтгэлээр сүсгэлээд мэдээж уншаад ингээд сүснүүдийн хувьд бол уншчил байгаа л да. Манчир бурхан дааврал даатгалууд болоод одоо би одоо хурц оюун ухаантай болох болтгооч гэдэг юм уу тийм ээ. Ялангуяа оюутан залуучуудын хувьд бол бас эрдэнэ намаа сайн сурахад шамдах гэх мэтчлэн ийм зорилгоор ингээд одоо мэддэг хүмүүсийн хувьд бол уншчил байна. Тэгэхдээ энэ одоо тарныг уншихад тодорхой хэмжээний эрхтэй байх юм бол илүү их өндөр одоо орчин бидний одоо хэллэг үр дүнтэй байна гэсэн. Тэр эрх нь ямар учир байдаг вэ гэхээр эрх дээрээс бүр одоо бурхан багшийн үеэс эхлээд багшаас шавьд ингээд уламжлаад ирсэн. Хэдэн мянган жилийн туршид багшаас шавьд гэдэг өнөөдрийг хүртэл ирсэн ийм одоо аман тийм дамжлаг байгаа. Тэр номыг одоо унших, аврал даатгал одуулах юм бол илүү их тэр хүнд одоо айцтад нь орших. Одоо ийм одоо хүч гэсэн үг. Тэгэхээр далайн багшийн одоо айлддаг тэр вангууд байна, Дүнкрэ ван байна, Жамраскийн авшиг байна, Манчрын авшиг байна. Энэ бүгд бол тийм учиртай юм. Тэгэхээр тэр одоо бурхан багшийн үеэс эхлэн багшаас шавь дамжиж ирсэн тэр одоо уламжлалаар тэр эрхийг нь хүртнэ л гэсэн ийм одоо ойлголт байж болно. За бодисдын явдалд орохын хувьд бол ерөнхийдөө бурхны шинтэн хүн одоо ямар үйл ажиллагаа
та байх юм бэ? Ямар зан уул үйлдэх юм бэ? Ёс суртахууны хувьд ямар байх юм бэ гэдэг одоо тэр л юмнуудыг бол маш сайн дэлгэрэнгүй ойлгосон. Бурхан багшийн аялал дур сургаалыг үндсэндээ эмхэтгэж тэр дундаас одоо төвөрлсөн хамгийн одоо хураангүй болгосон хэлбэр гэж ойлгож болох. Ийм аяллууд байна. За дараагийн бас нэгэн энэ хаврын үндсэн аяллаа хувьд бол бид Европ руу одоо аялал гаргахаар төлөвлөж байгаа. За бидний ард гарч байгаа дэлгэцэн дээр байгаа энэ дүрс бол одоо өнгөрсөн жилийн 5 дугаар сард Европын тойрон аяллаа үед авсан дүрс байгаа. За энэ удаа бол бид бүхэн Туркийн Стамбул хотоор дамжаад Улаанбаатар, Стамбул, Парис чиглэлээр бол аялал явагдана. За Парис хот бол өнөөгийн төдийгүй ер нь хүн төрөлхтний түүхэнд бүтээн байгуулсан хамгийн том бүтээн байгуулалт. Үндсэндээ музей гэж хэлж болохоор юм гайхамшигтай хот. Ялангуяа Эйфель одоо цамхгийн ороогоос Парис хотыг харахад бол тэр асар одоо 20 сая хүн амтай асар том хот бол одоо маш сайхан харагддаг. Бүх одоо юм цэвэр цэмцгэр зохион байгуулалтаа дундад зууны үеэс эхэлж одоо баригдсан байшин барилгуудын хувьд бол бүх юм одоо тэр хэлбэрээр хадгалагдаж ирсэн. Ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй гаднах дүр төрхөн. За яг одоо энэ харж байгаа юу бол дүр зураг бол Италийн Венец хот байгаа. Венец бол одоо мөн дэлхийн дахин алдартай дэлхийн дахины сая жуулчдын анхаарлыг хатдаг юм гайхамшигтай хот. Адриатын тэнгисийн хойд хэсэгт 117 одоо жижиг арлаас бүрдсэн ийм хот байгаа. Арал дээр байгуулагдсан усан хот гэсэн үг. Одоо энэ хотын дундуурхын өргөн суваг каналаар бол ингээд усан тээврийн хэрэгслээр зорчиж хотын одоо орчинтой хоёр талын каналын одоо барилга байшингуудыг харж үзэж сонирхдаг ийм өрөмөц сонирхолтой газар байгаа. Италийн одоо хойд хэсэгт оршдог. Итали дахь одоо аялал жуулчлалын хамгийн том одоо тэргүүлэх бүс нутаг гэж хэлж болно. Ерөнхийдөө каналаа ингээ бүтэн тойроход бол хагас өдөр бараг багдах шиг юм одоо байгаа. Одоо ингээл маш эртний барилгууд, энэ эргэн тойрны барилгууд бол ерөн ихэвчлэн зочид буудлууд, за мөн одоо бусад төв соёлын одоо агуурс агуулсан юм газрууд байгаа. За ихэнх нь бол зочид буудлууд юм байлээ. Ингээд одоо энэ эхнээс нь аваад ингээд бүтэн том одоо яг хотын ердийн одоо автобус байдаг шүү дээ. Тээврийн хэрэгсэл тэрийн шиг юм том одоо масыг хамарсан олон хүн явдаг одоо юм усан онгоцнууд ч байна. Бүр жижигхэн ялангуяа энэ Венец хотын бэлэг тэмдэг болсон Гандол гэдэг тийм жижиг урт тийм нарийнхан зав байна. Эрт одоо хамгийн оргил үедээ бол 10,000 гаруй тийм одоо Гандал зав зорчиж явсан гэдэг юм мэдээ байдаг. За мөн Итали одоо Венецтэй холбоотой бас нэгэн одоо сонин түүхийг дурдахад Венец хотыг байгуулах болсон шалтгаан нь манай одоо Атила хаан одоо Европод одоо байлдан дагуулт хийсэн гэхэд ч одоо хаашаа энэ Европод бол нэлээд хүчтэй байсан шүү дээ. Тэр үед бол одоо хэсэг одоо бүлэг авг аймагуудын хувьд бол монголчуудаас зүхтааж монголчуудыг ирэхгүй хөрөхгүй хурж чадахгүй газар очиж байрлсан нь Венец хотын эхлэл байсан гэсэн ийм бас их сурвалжийг бас зарим нэгэн одоо ном зохиол дурдсан байдаг юм байлээ. Бас үгүйсгэж боломгүй юм байлээ л дээ. Үндсэндээ бол яг цэвэр усан дунд байгаа юм гайхамшигтай хот. Зарим үед бол бас яг далайн төвшний уснаас хамаарад одоо броны улирлын үед ч юм бас эрсдэл гарах тохиолдол байдаг юм байлээ. Тэгтэл хамгийн одоо сонирхолтой хинт ч одоо таалагдах юм их сорин өвөрмөц ийм одоо орчин. За одоо энэ бол одоо ингээд худалдааны гудамжууд явж байгаа. Каналаараа явж гаад Сан Марко гэх төв талбайд нь очиод тэр талбаараа ортох юм. Богинохон одоо гудамжнууд нь бол ер нь усан дээр байгуулсан хот учраас ерөнхийдөө гудамж талбай бол маш нарийнхан. Одоо ингээд хоёр талаараа ингээд бүгд брендинг дэлгүүрүүд ингээд энэ дундуур шүлжиж явж гаад төв талбай дээр нь гарч ирээд тэгээд буцаад дараагийнхаа одоо завинд юм уу ус онгоцонд юм уу суугаад үндсэн одоо эхэлсэн маршрут цэгрүүг очно гэсэн үг. За Венец хотын хувьд бол ийм одоо түүхэн сонирхолтой өрмөс газар байгаа. За яг одоо бидний харж байгаа хэсэг бол Сан Маркогийн талбай гэдэг Венец хотын төв талбай байна. За ер нь бол одоо манай гаригийн ертөнцийн одоо зүг бүрээс байнгын жуулчид суулж байдаг юм одоо өрмөс газар. Балсарын аяллаа хийж байгаа хосуудч байна. За бөөнөрөн аяллаа группээрээ явж байгаа хүмүүс ч байна. Одоо үүргэвчтэй 1-2-оор аялж байгаа аялагчид ч байх жишээ нэ. Ингээ бидний ингээ явж байхад бол Америкт амьдардаг 10 хэдэн жил тэнд болсон гэдэг Монгол охин Америкчуудтай хамт групп аяллаа явж байсан. Манай далбаа хараад төрөөд ирж байгаа. Бид нар талбай дээр зураг авч байхад их мэтчлэн тэгээд ингээ зүг бүрээс бол жуулчин гэж ярьдаг юм сонирхолтой аялал байгаа. За Италийн хувьд бол ер нь Европын улс орнууд дундаас бас тийм өвөрмөц тийм их тийм юу гэхиндээ тийм халуун цустай гэмээр юм уу да их эмоцтой ирчүүлчтэй ийм өвөрмөц ард түмэн байгаа. За бид Милан хотод бол очиж Милан хотын алдарт жогчин дугныг одоо үзээд за мөн Милан бол одоо
загвар хувцас загварын ертөнц фэшн шоугаар алдартай шүү дээ. Одоо шопинг тэр дэлгүүрүүдийг нь сонирхоод ингээд зам Миланд одоо бас нэгэн манай ялангуяа манай залуучуудын хамгийн их сонирхол татдаг зүйл бол Миланы одоо Сансеро гэх цэнгэлт хүрээлэн байдаг хөл өмгийн 80 мянган орчим одоо хүний судалтай асар том цэнгэлт хүрээлэн. За дэлхийн одоо 5 модны зэрэглэлтэй том хүрээлэн байгаа. За Милан хотын хувьд бол хөл өмгийн 2 клубтэй AC Милан, Интер Милан гэдэг хоёулаа одоо энэ холбооны талбайд бэлтгэл сургуулаа хийдэг. Томоохон тоглолтуудыг хүлээн авдаг юм гайхамшигтай том сайхан талбай. За бид нар ер нь бол одоо ингээд үндсэн аялын маршрутуудын хувьд бол эхлээд Парис. За Парис хотод бол одоо хамгийн түрүүнд мэдээж хэрэг дэлхийн 7 гайхамшиг нэг Эйфелийн замхыг үзэж сонирхно. Эйфелийн замхаас бол Парис хотыг бүхэлд нь одоо толдон хараад тэр одоо ертөнцийн гайхамшигын бүтээн байгуулалт ямар одоо дүр зурагтай байдгийг, дээрээсээ харахад ямар байдгийг, доороос нь харахад ямар байдгийг гэдгийг бол одоо өөрийн биеэр харна. Одоо 1000 сонсохоор нэг үз гэдэг алдартай үг биш үү? Үнэхээр нэг үзнэ гэдэг чинь юу 1000 байтгаа сая сонсноос ч илүү тийм мэдрэмжийн хүнд өгдөг шүү дээ. За нэг гандол зав гэдэг нь ийм өвөрмөц зав байгаа. За энэ завин дээр дуур анх үүссэн гэж бас ийм их сурвалжууд тэмдэглэгдсэн байсан. За яадаг гэхээр ер нь чи өглөө ороод бол далайн чиглэг урамсгалтай манан ихтэй. За дээр нь давчуу нарийнхан гудам одоо ингээд юутай учраас завьчид өөр өөрийн өрмөц хоолоогоор дохио өгдөг юм байна л да. Бие биендээ ойртож байгаагаа. Тийм учраас энэ одоо гандол завны завьчдын дохионоос эхлэлтэй дуур үүссэн гэсэн ийм бас мэдээлэлүүд байдаг юм байлээ. Тэгээд зарим тохиолдолд бол одоо энэ гандол завин дээр дуурийн одоо дуучинтай явж байгаа. Ялангуяа одоо хурим хийсэн шинэхэн одоо хосууд балсараа тэмдэглэж байгаа хүмүүсийн хувьд бол дуурийн дуучин дуурайнд дуулаад тэгээд нөгөө төвтүүд арталтанд дуугаан сонсоо явж байгаа жишээндээ VIP үйлчилгээ. Ер нь бол эндээс бүх төрлийн үйлчилгээг авах бол боломжтой. Тэр сая Европын тойрон аялал гэсэн л дээ. Францаар яваад тэрний дараа Италиар ороод тэгээд өөр хаагур. Ер нь тухайн маршрутаас хамаарна. Одоо бидний зарлаж байгаа аялал бол Францын Парис. За Парис хотод бол үндсэндээ хамгийн их үзэж харах юмтай. 3 өдрийн хөтөлбөр байгаа. За эхний ээлжинд бол мэдээж Эйфелийн цамхаа. За дараа нь бол Луврын музей байна. Дэлхийн хамгийн шилдэг, ялангуяа өрнийн Европын хамгийн шилдэг өндөрлөгтний түргэн бүтээн байгуулсан үзмөрүүдийг цуглуулсан юм алдартай музей. 210 мянган орчим метр квадрат гэдэг баха 35 мянган үзмөртэй юм асар том музей байгаа. За энд бол хамгийн одоо түгээмэл дэлхийд дахинд алдарсан үзмөр бол мэдээж Италийн сэрэг мандалтын үеийн агуу их зураач Леонардо да Винчигийн Мона Лиза. За Мона Лиза дээр бол хүмүүс бүр маш одоо багширсан байдаг. За бусд нь бол одоо тэгээд мэдээж хэрэг өрний соёлын бүхий шинж тэмдгийг хадгалсан юм одоо өрмөс гайхамшигтай үзмөрүүд байгаа. За дээр нь Парисын Дархийн сүм гэдэг бас алдартай сүм байна. Тийм. Тэгээд Дархийн сүмийг үзэн Зүрхэн сүм гэдээ байж байна. За мөн тэгэл Элисийн өргөнчлөө асар том өргөнчлөө байна. За хоёр талаараа брендинг дэлгүүрүүдтэй. За тэр одоо өргөнчлөөс чиж брендинг дэлгүүрүүдийг сонирхох. За мөн түнчлэн өөр одоо бусад төгсөлийн дурсгалтайгаа. Парис бол үнэхээр 3 хоногт барагдахгүй ба 7 хоног явсан барагдахгүй их үзмэртэй бид нэг аяллаа хугацаа хоногдоо тааруулаад хамгийн гол брэнд болсон газруудаар нарахад л үндсэндээ 2-3 өдөр болдог. Ингээд цаашаа Швейцарын Женев руу явна. За Женев хот бол бас их өвөрмөц ийм газар байгаа. Женев нуурын одоо хувин дээр оршдог. За Женев нуурыг үзэж сонирхоод нуурын дунд байдаг асар өндөр тийм усан ориглоор байгаа. За энэний дараа залгуулаад гарах. Одоо бол ингээд Парис хотын дүрс орж ирж байна. За ингээд Женев хоттой нуурын одоо үзэж харах, нуурын тэр одоо усан ориглоорыг үзэх. За түнчлэн цэцгэн цаг байдаг. Женевд хамгийн одоо дэлхийд алдартай хамгийн олон хүн зураг авахгүйсэн юм. 4 улирал тутамд нэг удаа л цэцгийн сольдог. Нэг цоцлогтой 1500 ширхэг цэцэг солигддог. За ингээд энэний дараа дүрсний гарч ирэх байх. Ийм өвөрмөц цаг байгаа. За энэ цагийг одоогийн байдлаар дуурайлгаж хийж чадаагүй юм гэсэн. Нэлээд олон удаа бас энэ тэнд хийх гэж үзсэн юм байл л дээ. Тэгэхээр Швейцар цагны технологи гэдэг нэг гайхамшигтай зүйл л харагдаад байгаа шиг байгаа. Тэгээ өссөн болгон хийж чаддаггүй. За дээр нь Швейцар бол өөрөө Швейцарын брэнд гэх юм бол мэдээж цаг тийм үү. Төрөл бүрийн алдартай цагнууд байна. 100 гаруй жилийн 200 жилийн түүхтэй гайхамшигтай юм цагны үйлдвэрүүд байдаг. Тийм учраас цагны үйлдвэрээр үзэж сонирхох. За энэ Эйфелийн цамхаас Парис хотыг харж байгаа дүрс. За ингээд замун одоо хүнсний бүтээгдэхүүний хувьд Швейцарын хувьд бол шоколад нь алдартай шүү дээ тийм үү. За ийм Швейцарын шоколад байна, цаг байна. За түүнчлэн Женев хотод маш олон улсын байгууллагууд байрладаг. За хамгийн том нь бол мэдээж Нэгдсэн үндэсний байгууллагын Евразийн үндсэн төв байр байгаа. За энд Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн бүх улс орнуудын төлөөлөгчид байж байна. За мөн олон улсын байгууллагууд байгаа. Маш том одоо олон улсын байгууллагууд. Одоо чинь
статистикийн ч гэх юм уу, оюуны өмчийн ч гэх юм уу, төв байрнууд байдаг учраас үндсэндээ олон үндэстний хот гэж хэлж болно. Женев хотын үндсэн хүн амын хувьд бол 200 мянга орчим гэдэг боловч одоо ирдэг, очдог, зорчдог хүмүүсээ оруулах юм бол за мөн дагуул хотуудтайгаа орчим бол сая гаруй хүнтэй гэж ингэж ярьдаг юм байна лээ. За ингээд бид Женев хоттой их аялал хийгээд Женевээс Италийн Милан хот руу хөдлөн. За замдаа бол Альпин рууны ноён оргил Монт Бланкийн оргилыг хараад 11 км урт үргэлжилсэн нөхөн түнэл гарц байгаа. Тэр одоо нөхөн түнэл гарцаа нэвтрээд ингээд Италийн Миланд очдог. За Миланд бол Миланы шогчин дугна. За мөн одоо цэнгэл төхөөрөлөнгүүд худалдаа үйлчилгээний газруудаар явах. За Миланаас цаашаага Венец хот руу очино. За Венецд бол одоо хамгийн гол бид нар усан аяллаа хийн. Одоо завин дээр яг том усан онгоцнууд нь бол харьцангуй 5 тухтай үдсэн харсан юм чөлөөтэй харах юм байлаа. За гандол завны хувьд бол жижигхэн учраас хөдөлгөөн ихтэй. Одоо ялангуяа зураг хөрөг авах тэр нөхцөлд бол нөхцөл боломж бага шивтар. Одоо юуны энэ одоо Сена мөрөн Парис хотын дундуур урсдаг Эйфелийн ороогоос ингээд мөрнийг харж байгаа. Байнгын энэ мөрнөөр одоо бас ингээд хоттой танилцах юм аялал хийгддэг. Усан аяллууд гэсэн үг. Дээр нь Парис хотын хувьд бол ер нь дэлхийн томоохон бүхэл хотуудад байдаг автобус аялал байдаг. Дээд тал нь задгаа. Тэгэл тодорхой маршруттай өдөр явах одоо билетээ авчдаг. Тэгээд нэг газар очиж буугаад юмаа үзчихэл дараагийнхаа ирэх автобусанд нөгөө билетээр ингээд суугаа явчихдаг юм. Удалгууд дүрсэн орж ирэх байх. Автобустай танилцах одоо ялангуяа өөрөвчтэй аялал. Автобусын дотор бас тайлбарлалт авах мэдээж хэрэг тайлбарлагч нь хэд хэдэн хэлний сонголттой тайлбартай явж байгаа. Өөрөвчтэй аялагчдын хувьд бол автобус бол их боломжийн бүх гол төг соёлын дурсгал газруудаар маршрутаар явчихдаг. Буугаад юмаа үзээд дараагийн автобусанд суулаа буугаад үзлээ ингээд явчихдаг. Бидний хувьд бол Монгол хөтчтэй, Монгол орчуулагчтай байнгын одоо үйлчлэгээ үзүүлдэг сонорч гэдэг групптэй хамтран ажилладаг. Манай монгол залуучууд маань онгоцны бодол дээрээс тусаж аваад ингээл бүх юм одоо монгол тайлбартай учраас ямар нэгэн хэлний бэрхшээл гарахгүй олон жилийн одоо туршлагатай залуучууд байгаа. Тийм учраас ямар нэгэн одоо бэрхшээлгүй үйлчлэгээ үзэх ийм боломжтой. Ингээ харж байхад сая одоо Сенемөр ингээ тойрог хэлбэртэй байгаад чинь байнгын усан онгоцны аялал хоттой танилцах аяллууд үндсэндээ хоттой танилцахад бол нэгдүгээрт Эйфелийн цамхгаас хотыг толдон харж болж байгаа. За хоёрдугаарт автобусны аялал байж болно. За мөн одоо бидний хувьд машинаар ингээд гол газруудаараа маршрутад тойрчдөг. За гуравдугаарт энэ Сена мөрнөр ингээд усаар явж хоттой танилцах юм 3 үндсэн маршрут байгаа. Одоо ингээд дээрээс ингэж харагдаж энэ 20 гаруй сая хүн амтай асар өндөр нэгтралтай газар ихэд агаарын бохирдол байхгүй. Ямар нэгэн утаа өнөр байхгүй байгааз. Ийм одоо гайхамшигтай цэвэрхэн. Үнэхээр л одоо хүн төрөлхтний одоо бүтээн байгуулсан хамгийн шилдэг бүтээн байгуулалт гэж хэлж болохоор ийм сонио өрмөц газар байгаа. За ингээд Густаво Эйфель гэдэг Эйфелийн цамхыг анхлан бүтээсэн. Одоо энэ хүн анх бол Эйфелийн цамхыг бүтэхдээ зүгээр нэг тийм үдсгэлэн яармгийн зориултаар бүтээгдсэн юм байл. Тэгээд түүнээс хойш бол хийцэн сайжруулсаар яваад одоо сүүл рүүгээ ингээд одоо дэлхийн дулаангаа хамтраны нэг хүртэл болсон. Одоо бид нар ингээд дээрээсээ доош бууж байгаа энэ дүр зураг харагдаж байна. Ер нь бол өдөр гараад дээр үзэж хараад доороосоо дээшээ яваад ингээ буугаад ирэхэд бол 4-5 цаг бол бид нар үдээс хойш гарахад энэ дүрсийг авахд бол ингээд орооны үлчийн гэрэл асч байгаа хитэн таарч боож ирж байгаа. Энэ үйл хамгийн боломжтой сонирх боломжтой. Дээр нь бас цагаагаар хувьд бол тунгалаг байх юм бол мэдээж хэрэг дээр алс гол хотыг толдон харахад их ажтайхан харагдана л та. Одоо энэ ингээд дотор одоо хүн бол ер нь асар их. Доороосоо 1 давхар, 2 давхар, 3 давхар гэдэг үндсэндээ 3 хэсэгт хуваагдаж байгаа юм л да. Бид түрүү хамгийн дээд хэсэгт гарсан бол одоо энэ бол дунд хэсэгт нэрсэн байгаа гэсэн үг. За ингээд доотлолт нь одоо шөнийн гэрэл насцсан Эйфелийн цамхыг харж явах жишээ нь. Одоо ингээд тойрон Европоор тойрон аялал хийгээл Италиар ороод Франц, Женев гэл ингээд Швейцар энэ төр гэл явхад хугацаа ер нь хэр урт хугацаа зарцуулагддаг бол уг нэг явсныхоо одоо бүгдээрэн энэ тойрол ойрхон байдаг учраас дамжаа явчихаар их олон зүйл нэг дор үзэх боломжтой. Гэтэл нөгөө нэг цаг хугацаа маань одоо зөвхөн Францд л ихэд 3 хоног шаардлагатай. Тэгээ ер нь бол тэгээд нөгөө маршрут шахуу учраас аялагчид бас их ядрах тал байдаг. Ер нь гайгүй бас учиргүй тийм хөндөр ачаал биш. Бид аль болохоор одоо амралт үзэж харах юм хойрлож ингэж явдаг. Энд тогтсон маршрут гэж ойлгож болно. Үндсэндээ манай энэ хөтөлбөр чинь бол 9 шин 10 өдрийн аялал байгаа. За Парист бол 3 өдрийн хөтөлбөр. За бусад газрууд бол 1 өдрийн хөтөлбөр гэдэг. Одоо жишээ нь ингээд өглөө Женевт очивол Женевт л одоо Женев нуур, Женевийн одоо цагны дэлгүүрүүд, за мөн түнчлэн дээр олон улсын байгууллагууд их мэт чинь Женев бол цомхон багхан. За ингээд Милан руу явна 4 цаг дунд чинь 5 цаг яваад очиж чинь. За Миланд очиод мөн одоо тэр алдарч зөгчин дууныг үзэж хараад, за тэгээ худалдаа үйлчилгээний газрууд шопинг үзэж сонирхох, за мөн цэнгэл төрөл үзэх ч юм уу. Ингээд амраад
За дараагийн өдөр бол Венец. Ер нь хамгийн их үзэх юмтай газар нь Парис. За тэгээд усан аялал Венец бол бас хагас өдөр шиг шаарддаг. За бусад газруудын хувьд бол үзээд сайхан буудалд очиж амраал маргааш нь хагас өдөр үзүр гадуурд үзэж харах юмнуудаа үзээд худалдаа авчлагын газрууд дээр бол ингээл явхад бол амралтын хувьд хамгийн боломжийн. За Парист байдаг бас нэгэн одоо сонирхолтой дүр зураг хин хайрын гүр. Энэ хоёр талаар ингээ битүү чоож байгаа. Одоо хайрын илэрхийлсэн баталгаажуулсан чоож. Одоо ихтэй энэ нэмж үлгүүлэхгүй байгаа гэдийгсэн. Үлгэн шүү дээ. Үлгэл байгаа шүү дээ. Энэ нөгөө нь усан онгоцоор одоо Сене мөрний дагуу Парис хотыг үзэх харах юм, зугаалах юм одоо дүр зураг. Одоо энэ Европын аялал маань хизээнээс эхлэх вүлээ? Европын аялал 4 сарын 28-нд яваад 5 сарын 7-нд ирэхээр хөтөлбөртэй. Ер нь л одоо ингээл цөөхөн хоногийн зайтай аяллууд бол байнгын явагдаж байгаа юм биш үү? Байнга. За Мона Лиза одоо энэ дээр ингээ хүмүүс ийм их ачаалттай байна. Зөвхөн тэр цаана харагдаж байгаа. Одоо ингээд группний болоо орж ирэхээр харагдана энэ. Нэвтрүүлэг хийснээс хойш бид бол яг цэвэр аяллаа тухай мэдээллүүдийг үзэгчдэд өглөө. Тэгээд аяллаа бас нөө ая тухтай байдлыг хангадаг гол зүйл бол нөө зочид буудал, хоол гэл ингээл асуудлууд байдаг л та. Тэгээд одоо нэгдсэн байдлаар нөө нийтдээ 4 аялал байгаа шүү дээ. Энэ аяллууд дээр ер нь зочид буудал, хоол ер нь ямар газруудад гэдэг юм уу, одоо ямар баталгааг өгөх гэдэг юм уу, сэтгэл ханамжийн тэр байдлыг ер нь мэдээж хэрэг энэ одоо баггүй хугацаанд судлагдаж тодорхой хэмжээнд одоо бэлтгэж зохион байгуулагдаж байгаа учраас аялагчдын тав тух хамгийн түрүүнд тавигдах ёстой. Хотч орчуулагчийн ур чадвар, за зочид буудлуудын одоо тогтоох гэх мэтчлэн тийм учраас ер нь бол энэ бүгд дээр дунд чинь одоо чинь аялагчдын хувьд бол 3-аас 4 одтой буудлуудад буудаг. Одоо жишээ нь Японд ч тэр за Европын чиглэлүүд ч тэр дунд чинь шүү дээ. А зарим тохиолдолд үйлчлүүлэгч өөрөө хүсэх юм бол одоо буудлын нөхцөлийг илүү одоо дээшлүүлэх юм боломжтой тодорхой төлбөрүүд нэмэгддэг гэсэн. Ер нь стандартууд нь бол тийм байдаг. Хамгийн ая тухтай одоо үйлчлэгийг авч болох тийм сонголтууд хийгдэж байгаа. Дээр нь гадаадд зорчигчийн гэж юм даатгалд бол тогтмол хамрагддаг. Эрсдлийг бол одоо хамгийн түрүү тооцож явах хэрэгтэй. Тийм учраас даатгалд бол байнгын хамрагддаг. Ийм үйл ажиллагаатай. За Парист үздэг бас нэгэн сонирхолтой энэ үзмэр бол энэ Парисын зүрхэн сүм гэдэг юм сүм байгаа. Бас л 200 орчим жилийн турш бүтээн байгуулсан. Ер нь энэ Европын эртний бүтээн байгуулалтууд бол маш урт удаан хугацаанд бүтээн байгуулагдсан. За доотлол нь ер нь 100-аад жил. За тэр Италийн согчин дугна гэхэд бараг 600 жилийн туршид эл тогтмол ингээд бүтээн байгуулагдсан. Хийгдээл явуулсан. Одоо ч ингээд бидний очиод бол дотор нь тэр асар өндөр каранта хэдэн газар ингээд засаад явж явах жишээ нь. За энэ Элисен өргөнчлөө гэдэг яриад байдаг. Тэр нөгөө яралтын хаалга гэдэг тэр Элисен өргөнчлөлийн хойд байдаг хаалга Наполеоны үед баригдсан өргөчлөөний төлөө дайнд амир өгдсөн сэргэрсийн дурсгал зориулсан юм хаалга байгаа. Элисен өргөнчлөө ийм одоо өргөнчлөө харагдаж байгаа юм л да. За энэ бас нэг ингээд харандаа хэлбэртэй юм хөшөө байгаа. За Египтээс одоо Наполеон хаанд одоо зориулж бэлгэлсэн байлаа. Хоёр явсан боловч нэг нь замдаа явдраад одоо нэг нь ингээд Луврын музейн хойд хэсэг Элисен өргөнчлөөний орд хэсэгт байрлуулсан байх жишээ нь. Бас нэгэн одоо сонин содон юм үзмэр байгаа. Ер нь энэ харандаа одоо бас олон юм бэлэгдэм шиг одоо Вашингтонд ч гэсэн бас нэг юм харандаа байдаг тийм. За баярлалаа. Тэгээд энэ өглөө манай үзэгчдийн хувьд бол өстой нөгөө хорхоо хүргэсэн юм яриа болж өрнөлөө гэж бодож ин л да. Энэ бүхнийг одоо та өөрийн биеэр очиж үзэх боломжтой. За тэрнээс гадна хамгийн наа гэх юм бол мэдээж сүсгтэй олондоо зориулсан ихтгэл тамбын аялал одоо хамгийн наа 3 сарын 7-нд явуулахар байгаа. Гэх мэтчлэн олон аяллууд байгаа. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсэх юм бол мэдээж дэлгэцийн доор гарч байгаа утасуудтай холбогдоход хангалттай буддаа төрийнхэн одоо хизээд та бүхнийг одоо аятахтай аялуулах болно. Тэгээд энэ өглөө бидний урилгыг хүлээн авч бас манай үзэгчдэд өөрсдийн одоо аялуулж байгаа сонирхолтой аяллуудын талаар ярьсан танд баярлалаа. Тэгээд ТV Сон сэтгүүлийн шинэ дугаарыг бас танд бэлгэлж байна. За баярлалаа. Танай хамт олонд мөн ажлын өндөр амжилт хүсье. За их үзэгчдээ энэ өглөө бидний урилгаар кофе цайны нэвтрүүлэгт маань Будда тур операторын захирал Гүрсэд оролцлоо. Бидэнтэй хамтдаа байсанд баярлалаа. Кофе цайны нэвтрүүлэг тунгахдахгүй шин зочинтойгоор үргэлжлэн үзэгч танд хүргэх болно.